За, сайн байцгаана уу? Эзний өдрийн мэнд хүргэе. Тэгээд өнөөдөр пастор маань түр хугацаагаар байхгүй үед бас эзний үгийг хуваалцах эрхэм болоод хүндтэй үүрэг өгөгдсөн. Тэгээд энэ зүйлийн төлөө бас үнэхээр бас сандралтайгаар та бүхний өмнө зогсож байна. Эзнээс өгөгдөж байгаа үг маань үнэхээр та бүхэнд бас үнэхээр хүрсэн, та бүхэнд бас үнэхээр нэг зүйлийг анхааруулсан, ухааруулсан, бас шийдвэр гаргасан ийм гайхалтай өдөр байх болтугай гэж, ийм үг байх болтугай гэж бас хүсэж байна. Тэгээд бүгдөө үгийн цагийн төлөө бас хамтдаа залбирцгаая. Халелуя. Эцэгээс тань талархъя. Тэгвэл өнөөдөр та хүүгээ өөрийн өргөнд эзэн таны өмнө зогсоод таны хүмүүст үг дамжуулахын цагийг бас зөвшөөрсөн эзэн танд бас талархахыг хүсэж байна эзэн минь. Тэгээд энэ цагт ариун сүнс эзэн та хамт байгаарай. Та үнэхээр сандралгүйгээр, яаралгүйгээр, амар тайван баяр хөөр дотор бас миний гарнаас гарах үгийг та энэ хүсэгцтэйгээр хүмүүст хүргэхэд та өдөртөн чиглүүлж та хөтлөх болтугай гэж эзэн Есүсийнхээ нэрээр өргөн залбирж байна. Амен. За амен. За тэгээд би сургаалдаа болохоор зэрэг нэр өгч чадаагүй. Зүгээр би юу ишлэлээр л явчихъя л гэж ингэж бодсон байгаа. Тэгээд Филиппой 3-ын 14 дугаар ишлэл өнөөдөр өгөгдсөн байгаа. Тэгэхээр зэрэг энэ ишлэлээр юу гэж байсан байна гэж та бүхэнд би бас дуудаж өгье. Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барийн өөд урагшилдаг гэж. Тийм ээ? Тэгэхээр зэрэг бид нар ер нь хүн, тийм ээ, хүн төрлөختөн шинэ он гарахаар зэрэг ямар нэгэн байдлаар мөн бас шинэ сар, шинэ 7 хоног чамаагүй, шинэ өдөрт ч гэсэн бид нар ямар нэгэн зүйлийн төлөө төлөвлөж, бодож, тийм ээ, хүсэж мөрөөдсөн зүйлсээ, төлөвлөжсэн зүйлээ хэрэгжүүлэхийн төлөө бид нар ингэж бодод төлөвлөж идэг байгаа. Тийм ээ? Тэгээд энэ төлөвлөсөн зүйл маань харин зарим үед үнэхээр бас биелээ олж чаддаггүй, тийм ээ? Саад бэрхшээлтэй тулгардаг ийм зүйлүүд ч бас байдаг байгаа. Тэгээ бас бидний, тийм ээ, хичээл зүтгэлээр бий болдог зүйл байдаг болвол бас Бурхны тогтоосон цаг хугацаанд Бурхны арга барилаар бас биелээ олдог ийм зүйлс бас байдаг байна гэж. Магадгүй бид өнгөрсөн жил хугацаануудад, тийм ээ, Бурханаас найдаж хүлээсэн зүйлсээ, гуйсан зүйлсээ авч чадаагүй ийм зүйлч биднэрт байгаа бах гэж бодож байна. Тэгвэл үүндээ бүү санаа зовоорой, тийм ээ. Найдвар чинь тасраагүй байгаа шүү гэдэг зүйлийг бас та бүхэнд бас хэлхийг хүссэн юм аа. Тэгээ Бурхан хамгийн сайн цагт, хамгийн сайн арга замаар бидний гуйлтанд хариулдаг байгаа. Бурханы тогтоосон цаг хугацаанд, тийм ээ, хамгийн сайн цаг, хамгийн сайн арга замаар өнгөрсөн он жил хугацаанд хийж чадаагүй итгэл алдарсан, харамсалтай зүйлс таны амьдралд байсан бол өнөөдөр бидэнд ч бас шин зүйлийг эзэн бэлдсэн, шин зүйлийг өгөхийг хүссэн, шин зүйлийг аваач гэж эзэн бэлдсэн байгаа энэ зүйлсүүд бидний урд байдаг байгаа гэж. Тэгэхээр бид нар ардхаа мартаж урдх руугаа өөд тэмүүлцгээе гэж бас энд хэлмээр хэвлэж байна. Тэгээ Бурхан өнөөдрийн үгээр бидэнд хүсэл мөрөөдөлтөд хүрэх шинэ арга замыг бас харуулна байхаа гэж тэгж найдаж бодож байна. Яагаад гэвэл зэрэг энд зөвхөн эзний үг тунхаглагддаг учраас, тийм ээ, эзний үг яригддаг учраас. Өнөөдөр бидэнд өгөгдсөн ишлэл Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барийн өөд урагшилдаг гэсэн ийм үг байна. Тэгвэл бид хаашаа урагшлах ёстой вэ гэдэг асуулт гарч ирэх юм байна, тийм ээ. Тэгэхээр зэрэг энд бол нэгдүгээр барай өөд гэдэг үгийг би олж харсан. Тэгэд энд ярьж байгаа барай гэдэг үг нь ямар учиртай юм, тийм ээ. Ямар нэгэн зүйлд хүрэх цэгийг заах буюу бас тэрийг тавьсан, тэмдэглэсэн тэмдэг, шонч гэдэг юм уу. Ийм олон янзын байдлаар бидэрч бүдэнд үзэгдэж харагдах зүйлсийг хэлж болох хаа гэж тэгж бодож байна. Тэгвэл энд гарч байгаа барай буюу тэр барайны шон, тэр тэмдэг зүйлнийг бүгдээр харцгаая. Тэгээ энд бас би нэг та бүхэнд
сонирхолтой бас нэг жишээ бас дурдъя гэж бодож байна л да. Флоренс Чадвик гэдэг усан сэлэлтийн эмэгтэй тамирчин байсан байна. Тэр тамирчин 1950 оны 8 сарын 8-нд Францаас Англи хүртэл 32 км замыг 13 цаг 20 минутанд сэлж туулсан гинэ. Тийм ээ? Францаас Англи хүрэх замыг. Тэгээд дараа жил нь бас тийм ээ 1951 онд тэрээр эргээд Англиас Франц руу хүрэх одоо илүү өшөө хүнд хэцүү замыг 16 цаг 22 минутад сэлж туулсан ийм гайхамшигтай бас амжилт гаргаж ирсэн ийм эмэгтэй тамирчин байдаг юм байна. Тэгээд тэр эмэгтэй маань яасан хөр зэрэг хэсэг хугацааны дараа ахад шин сорил шин бас зүйлийг хийхийг хүсэж төлөвлөсөн байгаа. Тэр тэр зүйл нь юу вэ гэхээр зэрэг 1952 оны 7 дугаар сарын 4-нд 34 настайдаа Калифорнийн Каталина арлаас их газрын Лонг гэдэг арал хүртэл 34 км зайд сэлэхээр шийдвэр гаргасан байгаад байгаа. 34 км газар дандаа усаар сэлнэ шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг яг энэ зайн одоо зүгээр эндээс бодоод үзэх юм бол бидний байгаа газараас Инчоны далаа хүрэх хэмжээний ийм зайтай газар гэдэг бид нар тэгж төсөөлж бодож болох юм. Тэр аль хэдийн 2 удаагийн сэлэлтээр Английн сувгийг гаталсан чадварлаг тийм ээ одоо амжилттай сэлсэн ийм тамирчин байсан. Тэр эмэгтэй тэр амжилт тэр чадварт нь шин гаргасан шин хийхийг хүссэн зүйлсэд нь үнэхээр бас бүтэмжтэй сайн болно гэж хүмүүс найдаж бас харж исэн байгаад байгаа. Тэгээд тамирчин маань одоо сэлэлт хийх өдөр нь ирж сэлж эхэлсэн бөгөөд тухайн үед 15 цаг тасралтгүй сэлсэн гинэ. 15 цаг тасралтгүй сэлсэн. Тэгээд энэ 15 цаг тасралтгүй сэлсний дараа тамирчинныхаа биеийн үнэхээр бас багаар одоо сулдж те. Тэгээ бас үе мөчөнд царцаж маш их даарч хөшиж эхэлсэн гэж байгаа. Дээрээс нь бас яг тэр сэлэлт хийгээд явж явах үед нь маш их өтгөн манан бодонтой одоо байсан учраас очих ёстой газар буюу те бариагаа ерөөсөө олж харж чадахгүй байсан. Тэр далаагаар сэлээд явж явах та. Тэгээд үнэхээр энэ байдалд ороод аргагүй ихэнд бууж өгч тэр удаагийнхаа оролдлогыг зогсоохоор шийдвэр гаргасан байж байгаа. Тэгээд ингэхэд нь энэ зүйл нь болохоор зэрэг ерөөсөө барайнд хүрэхэд 800 метрийн цаанал уг нь 800 метр л сэлсэн бол тэр барайндаа очих ийм боломжтой байсахад тэр зүйлийг харахгүй байгаадаа өөрөө ингээд шалтгаан болж энэ зүйлийг зогсоосон гэж. Тэгээд дараа нь телевизийн ярилцлага дээр өөрийнхөө энэ удаагийн оролдлогын бууж их болсон хамгийн том шалтгаан бол урд замыг харуулахгүй дарсан байсан өтгөн манангаас болсон гэж тэр бас тамирчин эмэгтэй бас хэлсэн байдаг. Тэр эмэгтэй усанд сэлгэх чадвар хангалттай барайны арал хүрэх боломжтой байсан ч манангаас болж барайгаа харж чадахгүй байсан учраас яаж ч хийсэжсэн амжилт гаргаж чадна гэдэг итгэл төрөхгүй байсан гэж. Тэгэхээр уг нь итгэл найдвараар би тэгж хийн гэсэн бол тэр зүйлийг харж чадахгүй барайгаа харж чадахгүйгээс болоод нөгөө итгэл найдвар нь суларсан, итгэл найдвар нь хүчгүй болсон те. Энэ зээсээ болоод энэ зүйлийг хийж чадаагүй гэж ингэж одоо ярилцлага өгсөн байдаг байх нэ. Үүнтэй адил бид ч бас итгэлийн одоо амьдрал, итгэлийн аянд явж явахт тийм ээ барайгаа олж харахгүй бол харсан барайгаа бид нар тууштай баримталж явж чадахгүй бол бидний итгэлийн амьдралын барай энэ зүйлэн маань бүтлгүүтэх тийм ээ одоо тийм бүтлгүүгээр дуусах ийм зүйлүүд бидэнд бий болдог байхын. Барайгаа харахгүй бол нэг бол явах чиглэлээ буруу тогтоогоод эцэст нь буруу газараас хүссэн үр дүнгээ олж авахгүйгээр тийм ээ учир хайран одоо дэмий үрсэн он жилүүд амьдралын хугацаанууд байх боломжтой юмаа гэж. Тэгэхээр зэрэг бидний хувьд итгэлийн амьдралаар амьдарж байгаа бол тэр харсан барай тэр хүссэн зүйлс рүүгээ хүрэхийн тулд итгэмжтэйгээр дуулууртайгаар одоо урагш алхахгүй юм бол бид нар дундаасаа өөр үр дүн өөр зүйлсэд уруу татагдан бид нар бас нурж унах ийм зүйлс бас байж болзошгүй гэж. Өөрөөр хэлбэл итгэлээр эзнийг харж Есүс Христтэй хамт урагшлах мөн итгэлээр
үйлдэхгүй бол итгэлийн замаасаа хурдан гарах боломжтой юм а гэж. Тэгэхээр итгэж бидний амьдралд бидний барай маш чухал зүйл. Эзнээс бидэнд харуулсан зүйлс тийм ээ. Эзнээс бидэнд мэдэгдсэн зүйлс, эзнээс бидэнд өгөгдсөн зүйлсийг маш тодор хараад түүнийхээ төлөө тууштайгаар, итгэмжтэйгээр урагшлах нь биднэрт маш чухал зүйл байдаг байна. Тэгээд дээрх жишээтэй адил Бурхан бидний амьдралд өтгөн манантай адил асуудал бэрхшээл өгөөд төвчээртэй байгаарай те. Чи юу ч болсон хайрлаад байгаарай, битгий зогсоорой, бүх зүйл талархаад байгаарай гэд зүгээр араас түлхээд орхидог тийм Бурхан биш юм а гэж. Эзэн бидэнд хараагаа өгсөн болвол тэгээд за одоо чиний ажил шүү гэд орхитгуумаа гэдэг зүйлийг бас энд хэлмээр санагдаж байна л да. Тэгээд яадгүй хэр зэрэг Бурхан бидэнд барайгаа тийм ээ маш тодор харуулдаг. Мөн аль хэдийн бидний өмнө тэр барай руу орсон итгэлийн олон хүмүүсийн гэрчлэл моделууд биднэрт өгөгдсөн байдаг. Библиэлд ч гэсэн тийм итгэлийн бааtruуд зөндөө олон байгаа тийм ээ. Итгэмжтэйгээр тэр гайхалтай зүйлүүдийг хийсэн, барайндаа хүрсэн. Манай чуулган дотор ч гэсэн ер нь олон тийм гэрчлэлүүдийг бид нэр сонссон, мэдсэн зүйлсүүд зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг бидэнд өгөгдсөн биднийг урмыг те одоо өрөөж биднийг улам хүчрэгжүүлсэн ийм итгэлийн олон бааtruуд, олон итгэгч найз нөхдүүд, ах дүү нар маань бас бидэнд өгөгдсөн байдаг юм аа гэж энд бас хэлхийг хүсэж байна. Тэгээд Еврэ 12-ийн 1 дээр тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үйлмэт үлэмжих гэрч нартай тул альва саад дотгор ба амархан урагддаг нүглийг хажууд ишин тавьж өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээ гэсэн байна. Тийм ээ? Энэ ишлэлдэр өнөөдрийн бидэнд өгсөн одоо ишлэлтэй адилхан бас нэг уралдааны талаар хэлээд байгаа юм тийм. Өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе гэж. Бид Есүс Христэд итгэсэн даруйд хүссэн хүсээгүй бүгдөө итгэлийн замын одоо тамирчин, итгэлийн замын уралдааны гүйгч ийм болдог. Хүссэн хүсээгүй. Ийм замаар бид нар уралдаанаа эхлүүлдэг. Яагаад гэвэл одоо тэгээд бид Есүст итгэсэн даруйд хүссэн хүсээгүй бүгдөө итгэлийн замын гүйлтийн тамирчин болдог. Яагаад гэвэл аврал бол бидний амьдралын төгсгөл биш, харин уралдаан эхэлснийг сануулах буун дуутай адилхан юм а гэж. Бид нэр Есүс Христ итгээд авралаа, аврагдсан гэдэг итгэлээр ягаад зогсох юм бол юу гэсэн үг вэ? Болохгүй нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг авралдаа хүрээд эзний өргөөнд эзэнтэй хамт байх хүртлээр тэр харсан хараа тэр цэг тэр барайндаа хүртэл бид нэр итгэмжтэйгээр урагшаа явах хэрэгтэй болох нэ гэж. Бид бүгдөө тус тусын амьдралын төлбөр дээр итгэлийн уралдаанаараа эхлүүлдэг. Энэ итгэлийн амьдрал уралдаан донд бидэнд саад бэрхшээл сэтгэлийн маань зовоох үйл явдалч болдог. Бас энэ замаас гараад өөрийн хүснээр явмаар тийм ээ амьдрмаар тийм уруу таталтууд ч гэсэн биднэрт үүсдэг. Жишээлбэл бид нар Есүс Христэд итгэсэн олон арван жилүүд явж байгаа одоо хүмүүс зөндөө байна. Гэхдээ бид нар уруу татах зүйлс ертөнцийн өнгөтэй галдсан гой биднийг үнэхээр хүүх гэмээр сэтгэлийг татсан ийм зүйлсүүд өдрөөр нэмэгдэж явагдаж байна тийм ээ. Тэгэхээр зэрэг ийм зүйлээсээ болоод бид нар уруу татлагуудад уруу татагдан бас замаасаа хазах одоо барайнд хүрэхгүй зогсох ийм зүйлүүд бас бидэнд байдгаа гэж. Тэгсэн ч бид энэ замаас хизээч гарч болохгүй. Яагаад гэвэл энэ замын төгсгөл бол эзэн бидэнд бэлдсэн мөнхийн ам, мөнхийн улс, мөнхийн шагнал учраа бид энэ замаа заавал дуусгах ёстой. Бүр заавал шүү. Тийм ээ? Бүх заавал дуусгах ёстой маа гэж. Тэгээд эргээд нөгөө түрүүжийнхаа тамирчны түүх рүү эргээд оръё. Тэгээд усан сэлэлтийн тамирчин эмэгтэй маань 2 сарын дараа дахин яг нөгөө одоо бүтлгүүцсэн хүрч чадаагүй юугаа тэр усан сэлэлтээ дахин хийхээр төлөвлөсөн байгаа юм. Тэр өдөр мөн л адил өтгөн манангаас болж далайн эрэг харагдахгүй байсан ч нөгөө талд хүрэх газар байгаа гэдэг зорилгоо итгэл найдвараа алдахгүй байсаар барайндаа орж чадсан байгаа нөгөө тамирчин маань. Усан сэлэгч эмэгтэй маань тийм ээ. Түүгээрч барахгүй өмнө нь энэ зайд сэлсэн эрэгтэй тамирчны тогтоосон эрхкорт амжилтыг 2 цагаар урагшлуулж чадсан энэ амжилтыг тэр эмэгтэй тамирчин хийж чадсан байгаа. Тэгэхээр зэрэг юу гэхээр зэрэг
тэр эмэгтэй ахаад манантай, бодонтай усанд сэлээд явж байхад асуудал байсан ч гэсэн энд миний очих барай байгаа. Тэнд би очих ёстой гэдэг итгэлээрээ урагшаа явснараа үйлдснээрээ яасан гэхээр зэрэг энэ зайг урд нь туулсан эрэгтэй тамирчнаас илүү бүр 2 цагийн богино хугацаанд очиж хүрсэн ийм амжилтыг гаргаж ирсэн байх нэ гэж. Мөн бас Еврей 12-ийн дэгдээр дурдсанаар тийм ээ бидэнд уралдаанаа сайн дуусгахын тулд бидний өмнө итгэлийн замаа сайн дуусгасан үлэмж их гэрчнэр байгаа гэдгийг сануулж хэлсэн байдаг. Тэгээд Еврей 11 дугаар бүлэгтэр бичсэн итгэлийн бааtruуд энэ дэлхий бол төр дайраад өнгөрөх газар гэдгийг мэдэж байснаар барахгүй тэд бүгдөө тэдэнд амлагдсан мөнхийн орон байрын төлөө энэ дэлхийн дарамт зовлон гачигдал хоосрол үхэл зэрэгт огт сэтгэл нь мохохгүйгээр урагшсаар байсан түүх бидэнд байдгаа гэж. Тэгэд мөн Еврей 11-ийн 4-өөс ихсүүлээд бас итгэлийн бааtruудын хийсэн зүйлсүүд байдаг те. Еврей 11-ийн 4-дэр итгэлээр Абель Каиныхаас илүү дээр тахилыг бурханд өргөв үүгээрээ зөвхт байсан гэсэн гэрчлэлийг хүлээн авсан гэж. 5 дугаар эшлэлдэр итгэлээр Енох үхлийг үзэлгүй дээш аваачигдсан гэсэн байдаг. Мөн 7 дээр итгэлээр Ноа хараахан харагдахгүй байсан зүйлсийн талаар ширэмжлүүлэл аваад гэр бүлийнхээ авралын төлөө хөвгч авдрыг хийсэн гэсэн юм зүйлс бас байдаг байгаа. Мөн 8 дээр итгэлээр Авраам дуудагдахдаа тийм ээ өв болгон хүлээн авах гэж байсан нутг руу явснаар дуулуурыг даглаа гэж. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдээгүй гарч явсан байдаг, үйлдсэн байдаг итгэлээр. Тэгээд энэ мэдчлэн бидний өмнө итгэлийн замаар тууштайгаар явж барайндаа орсон олон гэрч нараас суралцсан өнөөдрийн бидний амьдралд ирж байгаа зовлон бэрхшээл гол анхаарлаа тавилгүй бидний барай болсон мөнхийн улсыг харж итгэлээр барайгаан сайн гүйцээж барайндаа сайнэр хүрэх ийм боломж бидэнд байдаг юм аа гэж хэлмээр байна. Тэгэхээр зэрэг бид хаашаа урагшлах ёстой байх нь вэ? Тийм ээ? Мөнхийн зүйлс рүү хараагаа чиглүүлж урагшлах хэрэгтэй гэсэн үг байх нь байна. Харин бид эсэргээрээ газрын буюу дэлхийн зүйлийг харвал нэг мэтгэд барайгаа алдаад өөр тийшээ эсвэл замаасаа гажиж бид нар бууж өгөх болно гэж. За тэгвэл нэгдүгээрт барай өөд урагшлна гэдэг энэ зүйл барсан байна. Хоёрдугаарт нь юуны төлөө бид нар урагшлах вэ гэвэл Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө гэж бичигдсэн байна. Тийм ээ? Түрүүний ишлэл дээр маань Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө гэж бичигдсэн байна. Энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүс ялагчд шагнал өгдөг. Тийм ээ? Ямар нэгэн байдлаар амжилттай яваа нэг нь амьдрал хангалуун шагнал аавна. Тамирчин нэг нь сайн байх юм бол медаль авч шагнал аавна. Өөр янз янзын байдлаас бид нар бие биендээ шагнал урамшил, урам зориг өгсөн ийм зүйлсүүд байдаг байгаа. Тэгэхээр зэрэг энэ дэлхий дээр ялагч нарт шагнал өгдөг юм бол Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагнал гэдэг нь юу юм бэ гэж. Тэр бас сонирн байгаа биз тийм ээ? Есүс Христийн дотор байгаа хүнд Бурхан дуудлага өгдөг. Энэ дуудлага нь дээш чиглэсэн дуудлага юм а гэсэн байна. Бурханаас өгөгдсөн дуудлага нь бидний амьдралын гол зорилго байх учиртай юм. Бурханаас өгөгдсөн зүйлс. Библиэлд бид нарыг Есүс Христэд итгээд та аврагдсан бол тэгээд болоо гэж юусоо хэлээгөө. Харин эцсийг хүртэл та нар яваад Бурхны өргөөнд тийм ээ мөнхийн улсад миний өргөөнд надтай хамт байгаарэ гэдэг зүйлийг биднэрт барай болгож, биднэрт чиглүүлж тэгж бидэнд өгсөн байдаг. Тийм ээ? Тийм үгүй. Тэгэхээр зэрэг энэ зүйл маань Бурханаас дуудлага нь дээш чиглэсэн дуудлага юм а гэж хэлж болох нь байна. Тэгэхээр зэрэг энэ зүйл маань бидний амьдралын хамгийн гол зорилго байх ёстой маа гэж те. Бидний амьдралын зорилго Бурханы биднийг энэ дэлхийд илгээсэн зорилготой нийцж байвал энэ л хамгийн аз жаргалтай амьдрал байх болно гэж байна. Тийм ээ? Бурханаас өгөгдсөн зүйлсийг бид аваад Есүс Христэд итгэсэн бол яг тэр зүйлийн төлөө бид нар урагшаа алхаж чадчихээн үү? Аль эсвэл дунд нь барайгаа мартаад эсвэл ертөнцийн дэлхийн өнгө бодгонд урагдтагдаад явж гин үү гэдэг ийм л хоёр юм байна шүү дээ. Ер нь бол тийм ээ.
Тэгэхээр зэрэг Бурхны өгөгдсөн дуудлагын дагуу амьдарж байгаа миний амьдрал хамгийн чухал, зөв, аз жаргалтай амьдрал байх болно гэж. Тэгээ бид Есүс Христэд итгэснээр хүн бүр дэлхийд ирээд тийм ээ 80 90 хамаагүй 100 120 наслаад өөхөх тийм ээ гомхийн тоос болох гэдгийг одоо ойлгож авсан байгаа. Итгэснээр хүн бүр дэлхийд ирээд 80 90 жил амьдраад өөхөх замтай хумхийн тоос биш гэдгийг шүү. Би дутуу ярьж байна. Биш гэдгийг бүгдээр ойлгож авсан. Тэрээс Есүс Христ итгэж байсан бол тэргүүл өхөн энэ бол хорвогийн зам тийм ээ тэгжил хүмүүс ярьдаг штэ. Бид нэр тэгжил ойлгодог байсан. Харин бид нэр Есүс Христэд итгээд бидний барай, бидний дээш чиглэсэн тэр шагнал гэдэг зүйлээ олж харснараа энэ зүйлийг бид нэр энэ биш юм байна. Энэ үгүй юм байна. Энэс чааш өгсний дараа ахаад цааш бидэнд юм байгаа юм байна те. Мөнхийн амьдрал байгаа юм байна гэдэг зүйлийг бид нэр ойлгож ухаарч авсан байдаг байгаа. Биднийг энэ дэлхийд илгээсэн Бурханд биднээр дамжуулан хийх төлөвлөгөө зайлшгүй байгаа. Та бид нар Есүс Христэд итгэсэнд бол Есүс Христ өөрийн алдрын төлөө үнэхээр энэ дэлхийд өөрийн гайхамшгуудыг хийхээр төлөвлөсөн төлөвлөгөөнүүд зөндөө биднэрт байдаг байгаа. Тэгвэл бид амьдралынхаа зорилгыг хаанаас ирхэн олж мэдэх вэ гэж. Тэгэхээр бид нар Есүс Христ итгэсэн бол амьдралын зорилго төлөвлөгөө хаанаас мэдж авах боломжтой. Библиэс л мэдж авах боломжтой. Эзний үгнээс л мэдж авах боломжтой, тийм ээ. Бурхны үг биднийг мөнхийн үр ашигтай амьдралаар амьдрах замыг зааж өгдөг. Бидний сурах зорилго, ажиллаж амьдрах зорилгыг Бурхан өөрийн үгэн дотроо чиглүүлж, илчилж, харуулж өгсөн байдаг гэж. Тэгээд Матай 25 дугаар бүлгийн дээр гардаг талантын тухай зөвлөл байдаг тийм ээ. 5 таланттай одоо нэг эзэн явхдаа 5 таланттай нэг зарцтай 5 талант өгдөг. Тэр 5 таланттай зарц нь явж 8 хийгээд нөгөөх нь 10 болгодог. Бас нэгэнд нь 2 талант өгсөн. Тэр нь бас үржүүлээд 4 болгосон. Харин нэг талант өгсөн зарц нь яадаг үлээ дээ газар хаачаад болждаг, нуучдаг. Харин хэсэг хугацааны дараа эзэн ирснийхаа дараа яадаг үлээ 5-ыг 10 болгосон, 2-ыг 4 болгосон зарцтай сайн байна итгэмжит зарц минь чи цөөн юмд итгэмжтэй байсан тул ихийг хариуцуулъя эзнийхээ баяр баясгаланд ор гэж хэлсэн байдаг. Харин нэг таланттай хүн залахгүй муу, олиггүй муу боолч гэх тийм ээ. Үүнээс нэг талантыг аваад 10 таланттай хүнд өг. Энэ тусгүй боолыг харанхуйд хөөж гаргаа гэж хэлсэн байдаг байгаа. Тэгэхээр зэрэг үүнтэй адил бидэнд Бурхан хүн бүрт тохирох талантыг өгсөн байдаг гэж. Энд эзэн эргэж ирээд зарснараа хийснийг нь дүгнээд шагнал өгч байгаатай адил бид ч бас хэзээ нэгэн цагт эзнийхээ өмнө очиж ажлаа тайлагнах тэр өдөр бидний өмнө байгаа. Хэзээ нэгэн цагт. Бид энэ дэлхий дээр Бурханы биднийг дуудсан зорилгыг биелүүлээд эзэн рүү явхад эзэн биднийг сайн байна, итгэмжит зарц минь чи цөөн юмд итгэмжтэй байсан тул ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд ор гэдэг үгийг сонсох нь бидний дээш чиглэсэн шагнал юм аа. Тийм ээ? Гойгооц. Тийм ээ? Эзний өмнө тэгж хэлээд миний баяр баясгаланд ор гэж хэлэх нь Бурханы дээш чиглэсэн шагнал байх нэ гэж. Тэгээ Еврей 12-ын 2-оос бас 2 дээр бас байдаг те. Бүгдээрээ Есүс эзнийг харцгаая. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгс болох Есүсүүд харцгаая. Тэрээр өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшигыг эс тоомсорлон загалмайг твцсэн бөгөөд Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм а гэж. Есүс эзэн ч бас энэ дэлхий дээр Бурхан аавынхаа зорилгыг гүйцэтгүүлэхээр хүн болж, хүн төрхтэйгээр болж өөрөө мэндэлсэн байдаг. Тийм ээ? Библиэлд бичээтэй байгаа. Тэгээд Бурхан аавын зорилгыг одоо гүйцэхийн төлөө Есүс Христ ирээд гутамшигыг эс тоомсорлон загалмай хүртэл твцсэн. Бөгөөд тэр Бурхан аавынхаа зорилгыг төгс биелүүлээд эцэст нь Бурханы сэнтийн баруун гарт заларсан юм. Бурхан аав нь хүүгээ өндөрт өргөмжлөн өөрөн баруун гарт талын сэнтийд суулгасан гэж
Библиэлд байдаг байгаа тийм. Үүнтэй адил бидэнд бас Бурхны өргөөнд Бурхантай үрд хамт байх ёроол өгөгдсөн юм аа. Амен. За тэгээд их богинохан болцсон юм уу? Гэхдээ гайгүй тий. Ойлгомжтой байгаа зү. Тэгээд ерөөс эндээс ингээд одоо ингээд дүгнэх гээд энэ би айгуу гоё би айгуу урд нь ингээд айгүй хэцүү цаг гарan барan юм ярьдаг байсан. Энэ удаа айгүй гоё хурдан явчлаа гэж эзэн талархъя. За тэгээд Бурхан бидэнд дүгнэлтний нь болохоор зэрэг би ингэж бодож байна л да. Та бүхэн ч гэсэн бас сонс тийм ээ. Бурхан бидэнд өгсөн дуудлагын дагуу биднийг барайгаа үргэлж хараасаа гэж хүсдэг. Бурхан биднийг бид энэ дэлхийд амьдарч байгаа ч гэсэн нүдэ нэгээд итгэлээр Тэнгэрийн улсыг харж итгэлийн замаа сайн дуусгаасаа гэж бас хүсдэг байх нь. Тэр замаар алхсан гэрч нар Библиэлдэрч бидний эргэн тойрондч байгаа учраас тэдгээрээс жишээ, уран зураг аван барай руугаа урагшилсаар байгаарэ гэж бас Бурхан хүсдэг. Ингээд итгэлийн замаараа Христтэй хамт яваа хүнд Бурхан дуудлага өгдөгөө гэдэг зүйлийг бид нар олж харлаа. Тэр дуудлага бид хэрхэн яаж олж явах вэ гэвэл эзний үгийг л уншина. Эзэнтэй хамт байж, эзний өмнө залбирч, эзэнтэй нөхөрлөж, Бурхан бидний алхамаар өөрийнхөө дүр төргийн дагуу өөрчлөн байгааг бид олж харах боломжтой гэж. Бурханыг алдаршуулан амьдрах нь одоо бидний болвол бас хамгийн гол зүйл байгаад байгаа юм. Энэ л амьдрал маань одоо бидний дуудлагад өгөгдөж байгаа шагнал юм аа гэж харж болохоор санагдсан. Гэхдээ шагнал байгаа бол бас нэг таланттай нөгөө итгэмжгүй зарц шиг тийм ээ шийтгэл байгаа гэдгийг бас бид мартаж болохгүй. Бүгд Бурхны өмнө итгэлээрээ алхасныхаа дагуу шүүх сэнтийн өмнө зогсох болно гэж. Тийм ээ? Тэр бол үнэн шүү дээ. Тэгэхээр зэрэг яг тэнд бид нар очоод шүүх сэнтийн өмнө очоод асуугдахад л нэг таланттай зарцшиг байх уу, 10 таланттай зарцшиг байх уу гэдэг зүйлийг тэнд бид нар яг шүүгдэж бид нар хийгдэх ёстой байгаа. За тэгээд сургаал маань энд хүрээд дуусч байна. Ямар ч гэсэн эзний өмнө цэцэрлэгтэйгээр бас бэлдсэн зүйлээ та бүхэнд ярьлаа. Их хурдан сонирхсэг боллоо тийм ээ. Ямар ч сан та бүхэнд бас нэг жаахан ч гэсэн зүйл, нэг ч гэсэн үг бас та бүхний зүрх сэтгэлд хүрсэн байхаа гэж үнэхээр бас итгэлтэй байна. Тэгээд би та бүгдийнхээ төлөө бас залбирая. Баярлалаа эзэн Есүсээ, бидний амьдралынхаа өдөр хоногудад эзэн таны үгтэй хамт, эзэн тантай хамт алхдаг ухаалаг хүмүүс байлгаж та удирдан чиглүүлж өгөөч. Энэ их нүд сэтгэлийг хөгжөн биднийг уруу татах дэлхийн зүйлсийг харуулж байгаа энэ цаг үеэс биднийг хамгаалж барайгаа хардаг, түүний төлөө золиос зориулт гаргадаг, итгэгч дагалдагч хүмүүс байлгаж өөрчилж шинчилж өгөөч. Эзэн тантай эхлүүлсэн замаа сайн дуусгахад туслаач. Бидний хүн нэг бүрийг дуудсан дуудлага хүн нэг бүрт та илчлэн харуулж мэдүүлж өгөөч. Миний хүсэл мөрөөдөл, миний явж байгаа зам намайг бүтээсэн таны зорилготой нийцж байна уу гэж бид таны өмнө сууж асуудаг, танаас ирж хайдаг, таны үгийг уншдаг, тийм дуулууртай итгэмжт хүүхдүүд болгож та бас өгөөч гэж хүсэж байна. Мөн хожим эзэн таны өмнө очихдоо энэ дэлхий устж өвгүй болох зүйлийн төлөө амьдрсан мунхаг нэгэн мэт байхгүй тулд энд байгаа танд итгэдэг ахан дүүс бүрийг танд алдар өргөх амьдралаар амьдруулж өгөөч гэж хүсэж байна. Хүн бүрт өгсөн бэлэг авьяас мэдлэг чадвараа нээхэд ариун сүнс эзэн минь та туслаарай. Бид бүгд эзэн таны шүүх сэнтийн өмнө зогсохдоо итгэмжид сайн бол минь эзнийхээ амар амгаланд ор гэдэг үгийг сонсох ёроолтой хүмүүс байлгаж өгөөч гэж эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. Хамгийн сүүлд нь юу болж байна? За тэгээд үнэхээр биднэрт энэ боломж байгаа. Тийм ээ? Итгэмжт сайн боломж гэдэг Бурхан биднийг хайрлах тэр боломж байгаа. Бүгдөө яг энэ зүйлд хөрий. Бүгдөө эзэнд үнэхээр итгэмжтэй сайн болж бүгдөө зогсъё. Эзнийг хай, эзний үгийг уншъя. Эзний
өгсөн талант, өгсөн тэр барайны төлөө бид нэр алхаж чинь үгүй гэдгээ өөрсдөө шүүж эзнээсээс асуудаг ийм байцгаая гэж бас уриалгахыг хүсэж байна. Тэгээд